Эй, юу цаана гидро таамтруулалтын зураг видеонуудын дараагийн дугаарт томорл бид нар Halloween event зориулсан Pumpkin Parade гэдэг нэртэй event-ний $75 үнэтэй Halloween гэдэг нэртэй кейсийг зарж үзэж байна. Тэгэхээр ашигтай даалттай хараад үзье. Тэгээ дотор нь үстэй хэлсэн. Key drop нь Counter Strike дотор байдаг. Кейснүүд тайтал, кейс нэдэг loot box item. Тапхан үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй ч кейс нэх боломжтой байна. Өөрийн скинийг апгрейдерээр сайжруулах болон skin changer-ээр дуртай скинээрээ солиод авах боломж бий. Хэрвээ эсвэл бус хэрэглэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс батал хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS-сэн промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний ороосон бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500-ийн гивэд зарласан байгаа шүү. Fire swap. Таны скинүүд нэг л хууч санаж байна. Унагаас нь эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс л гаргаа болохгүй л Fire swap-тай танилцсан. Шилбэрийн скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо кодыг ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. Бичлэг болгоны өмнө зааж өгөхтэй нэг зүйл байна. Тэр нь юу вэ гэхээр giveaway тэрхүү оролцох бай. Giveaway-д оролцохын тулд хамгийн түрүүнд манийхаа промо кодыг ашиглаад депозит хийсэн байх хэрэгтэй. Энд чи giveaway хэсэг дээр нь CDS-гээд одоо манийхаа промо кодыг ашиглаад apply хийн. Тэгээд скинээр байна уу одоо хүссэн төрлөөрөө одоо чи депозит хийн. Тэгээд giveaway-д оролцох боломж оролцсноо гэсэн үг. За giveaway хэсэг рүү оронгуудаа одоо чи депозит хийсэн байна гэж бодъё. Giveaway хэсэг рүү ороод CDS-сэн хэсэг рүү орох юм бол манийх нь одоо байгаа active giveaway дарагч байна. Одоо манай одонгод ороогүй байгаа 2 giveaway. Энд чинь join дарах юм бол энэ одоо entries манай өмнө депозит хийсэн байсан болохоор одоо үнэгүй орж байгаа гэсэн. Яг одоогийн байдлаар бол нэг $59200-300 giveaway бол актив байна. Тэгээ энэ giveaway бол ерөнхийдөө өдөр хүрэхгүй хугацаанд ер нь задраад байлаа. Ойролцоогоор нэг 12 цагт хүн дүүрээд тэгээ нэг 36 цагийн дараа яг задарч байгаа юм да. Тэгээ мань сая ингээд листээ гүйдэж үзтээ маань 9 сарын 1-ээс хойш ингээд харах юм бол одоо өнөөдөр 9 сарын 26 бараг нэг сар шахуу хугацаанд яг 65 giveaway хийсэн. 66 giveaway хийсэн байна. Тэгээ энэний дүнгээ маань ингээд бодсон чинь ерөнхийдөө бол $75,000 орчим giveaway хийсэн байна. Тэгээ нэгсэндээ 9 сарын 1-нд энэ $50 депозит хийсэн байсан тохиолдолд энэ бүх giveaway чи оролцох боломжтой байсан гэсэн. Тэгээд одоо 10 сар ч гэсэн ер нь бол дахиад ийм giveaway явна гэсэн. Магадгүй чи энэ бичлэгийг үзэж 11 сард үзчихвэл дахиад нэг иймэрхүү хэмжээний giveaway явж байна. Тэгээд giveaway-тэй оролцох арга сурсан баг. Бичлэгэнд орцгоё. За Halloween case энэ чи Bayonet Ruby харагдаж байна. $3,800 үнэтэй. Ямар өндөр унах. Энэ ооднууд ямар өндөр унах магадлалууд вэ? Яг үнэтэй кейсүүд бол үнэтэй л ихтэй ер нь бол өндөр унах магадлалтай юм байна. Тэгэхээр унах юмнууд нь бусд нь бол хог гэсэн үг. За зүгээр. Бид нар 100-г задлах $7,500 бол байгаа юм байна. 100-г задлаа үзье. Гэснээр нэг ил задлчлаа. I'm down. За 2 3 4 5 $1,700 орчим үрээд. Damn, this case is crazy. Одоо энэ ч болцсон зүгээр. Одоо яг маань өмнөөс тусч байгаа болохоор тэгээ алдагдлаа ингээл авна л та. Гэсэн чинь голдууд нь унаашаа. Чи 7-х нь те 8-х нь 9-х нь 10-х нь 11 12 13 14 15 16 17 18 19 20. Oh, this case is crazy. $7,500-ыг энэ үнэ refresh гэж боддог болсон байлээ. Энэ Chanticleer Fire яагаад үнэтэй байгаа вэ? Trade up ниск юм баха. Chanticleer Fire. Тэгээ угаасаа л үнэтэй юм байна л та. Нөгөөх нь Judgment of Anubis би сан trade up хийх юм байна. Амар үнэтэй ск. За тэгээ $7,500-ыг ийм болгосон. Тэгээ ер нь бол би болцсон бол амар ашигтай байсан. Угаасаа энэ кейс угаасаа дэндүү гоё кейс. What the fuck. Мэдгүй би дахиад нэг 100-г задлахад дахиад ашиг хийх юм санагдах юм. Тэнийг юм шиг онгоолго үзэх үү одоо. Модлого юм чи одоо онгоолго л доо. Ингээ эргүүлт бол money back эсвэл ашиг хийгээд байгаа сте. Харал та. Look. Oh, it's money printing. Oh, this case is bugged, boys. За яг энэ оодуудыг хараад аваар. Энэ оод твэрээ бэвэд манайхан бүгдээр энэ кейс ишээ. Алдсан ч 50% хүрэхгүй алдагдaltaй.
Гэтэ их тохиолдолд дандаа money back squad ашигтай. Тэгсэн чи алдаад эхэллээ. За байж байгаарэ. Буцаагаад аваад ах шиг байна. Гэтэ стил би бол олоод байгаа юм шиг санагдаад бах юм. За мен таваад жаар та нар тэгээ өөртөө онгоодлоход үнэхээр ашиг юм байна бодор. Манийханд шууд одоо шууд мэдрэгдэж байгаагаар энэ бол амар шааж байна. This case is crazy. Энэ Joker mod нараад энэ үүдтэй хаа. Яа 1300. 26,000 шаах уу. Шаан. За 10 л аталж даа. Fuck. Oh, at least that's good. Асах хийсэн дөө. Give me fucking гүнгдэр. Эхний 3-ыг унгахад л тэр нь бол аим. Гүнгнэр унгахад юу дуусаа штэ. Унах магадлал өндөр юм байна. Нэг скин дутуун байна. Oh my god. Oh my fucking god. Come on. Тавтхан. Дургаатхан. Гүнгдэр өнөх 43% магадлалгаа. Цогц. Yes! Ингээ болчих хөө. Тэ. Би 6-ыг садалсан. 6 чи юу яа? 16,000 орчим үрсэн. Үгүй шүү дээ. 3-аар үржин шүү дээ. 6, 7, 8,000 зүг үрсэн. Энд ч бол байсан зүгээр. $5,000 ашиг хийсэн. Гэхдээ яг хоо би дахиад нэг гүний шаа. I believe. Шаа. Oh. Refresh. This case is so good, man. I'm addicted already. One more Google please. One more Google please. Nah! Emotional damage never stop at loss. Fuck, what is that shit? Come on. Я error заагаад байна. Манийхан мөнгө хөөлцсөн юм. Зүгээр. Хоёрын садлаа гүгнэр авчи. I want one more. But this case is so good. Damn. Уг орж ирэхгүй байна. Нөгөө баатас удаа орж ирээд байгаа шалтгааныг мань таавуулгаа сте. Ийм шалтгаантай вэ гэж би өн тааж заяа. Key drop скин орж ирэх болгонд Steam-ээс үнийг шалгадаг нэг юм орж ирсэн юм шиг байна. Тэгээд ингээд нөгөө үнийг шалгаад уддаг. Энэ ингэнээрч Joker mod-ороос this case is good. Тэ сайхтар ямар амар алдчихва. Come on, give me гүнгдэр. Тэ нөгөө гүнгдэрээ хөөгөөд архичин болчихгүй. Яагаад вэ? Энэ амар уддаг болцсон байлээ. Эсвэл манайх интернет багараад ав. That's crazy profit. Ямар ч сая эдтэй эхэллээ би. Йоо би ч гүнгнэрээ авах гээд бүр солиор зүглөө. Нөө case battle мат өнгөрсөн. Where's my гүнгнэр bro? Юу болоод байна аста. Манай надаа юу вэ? 8,000 та байгаа шудлаа түүтэй. What the fuck is happening? Finally I got my гүнгнэр. Did I lose everything? Энд юу болоо шаачва. Oh my god, did I lose? Oh my god, I lost 50k just like that. I cannot stop, boys. I cannot stop. Өнгөрөтглөө. I need
One more win. One more win. Лев 200 level хүрсэн байдаг шаасаа нэг битсэн чи ой. That's not even money back. 434%. Easy. That wasn't that easy but яг юу болчихоо сая мань яг ямар ч тэналтгүй шаалаа те сая. Эцсийн дүндээ мань ингээ алдагдaltaй дуусч байгаа юм те. How? Энэ кейс нүү гоё кейс байна гэж шааснаа яг үндэ эцсийн дүндээ мөнгө алдсан байна гэж юу? Мань дахианы дараатах. Мань зүгээр сая. I cannot believe. I refuse to believe. Так энэ бичлэг кейс баталгүй шаяа. Come on, stop now. Redemption arc, boys. Man яг typical gambler шаалаа те. Яг л typical gambler шаалаа штэ. Хожиж байгаа үед зогсож чадахгүй. Арчаагүй нэрээ. Одоо ингээд хожигдж байгаа үед зогсож болохгүй штэ. Тэр бол ихний дөрөв. Ихний дөрөв шаастай. Өөртөө дөрөв зохиогоол тэрдээ итгэл. Нэг бүгдээр аваад манд болчихдгоо. I'm done. Fuck this case. I'm back. Oh, I hate my crippling gambling addiction, man. За окей. За эцэдүүд I got money back. Үгүй ер нь ашигтай байсан баг шлийг эхлээд 28 мянгатай санагдчихад. Мэн сая ингээ алдагдaltaй болохоор энэ кейсийг гоё гэж хэлж чадахгүй байдал нөхцөл байдалтай байгаа байхгүй. Одоо мэн ингээ ашигтай дууссан болохоор мэн энэ кейсийг ашигтай гоё кейс байна гэж хэлж болно тийм үү? Надад энэ кейс бол үнэхээр таалагдчихэв. Мэн одоо нөгөө аккаунтны маань trade lock-ын дуусгаад депозит шагаад энэ кейсийг онгойлгоо. I'm opening this shit. That's a bye. Яа ихтэй ямар аим төчлөг болчихж байгаа юм байна.